Бичил уурхай нь дэлхийн нийт уул уурхай үйлдвэрлэл дотроо үнийн нөөцийн 90% бүрдүүлдэг ба хамгийн их ажлын байр бий болгодог салбар нэгж юм. Үүний нэг жишээ нь дэлхий дээр 20 гаруй сая хүн гар аргаар алт олборлож байна. Филиппин улсад гэхэд бичил уурхайчтай албажуулах, зохион байгуулалтад оруулж, татвар авч орон нутгийн эдийн засгээ хөгжүүлэх хөшүүрэг болгоод уджээ. Висенте Алмада нь удам дамжсан тариачин хүн. Түүний амьдардаг Камаранес Норте аймагт аялал жуулчлал хөгжөөгүй, ажлын байр хомос учраас тэрээр бичил уурхай руу татагдаа орсон байна. Би 5 хүүхэдтэй. 3 хүүхдээ бичил уурхай орлогоор дээд боловсралтай болгоод байгаа л да. Манайх тариалангийн газартай ч гэсэн өрхийн хэрэгцээнээсээ илүү ногоо будаа тарих боломжгүй байдаг. Миний гол ажил бол бичил уурхайчдад хэрэгтэй төрийн мэдээллийг хүргэх аюул ослолгүй ажиллагааг зааж ойлгуулах. Мөн шаардлагатай бол бичил уурхайчдын өмнөөс уурхайгаа нэг зөвшөөрөл авахд хэрэг болох бичиг цаас бүрдүүлж өгөх, тодорхойлолт авах, маягт бүглэх гэх мэтээр тусалдаг. Бичил уурхайчдыг албажуулахгүй, хууль бус хэвээр нь үлдээх нь сум орон нутагт татврын орлогоо алдах, мөнгөн ус хэрэглээг нь хэн чадахгүй байх гэх мэт олон асуудлын үндэс болдог байна. Бичил уурхайчид бүгдээрээ мөнгөн ус, эрүүл мэндийн мөн байгаль орчинд хортой гэдгийг мэддэг ч гэсэн өөр сонголт байхгүй учраас хэрэглэсээр байдаг. Одоо тэр Өвөрөнгөө аймгийн уян суманд 10 гаруй мянган одоо хууль ёс олборлогчид үйлчлэл явуулж ирсэн. Баянбар аймгийн Баян осмын цагаан захирал үйлчлэл явуулсан. Сум орон нутгийн иргэдээс, сум орон нутгийн удирдлагаас, аймгийн удирдлагаас одоо юм жоохон гадуурхаж хандах юм өсөлтөд л нэлээд түгээмэл байгаа. 2010-ад оны дунд үед Монголын мянган бичил уурхайч зохион байгуулалтанд орж орон нутгийнхаа хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж байсан юм.